Тэгээ одоо юу ярьж эхэлж байгаа юм бэ гэх юм бол тэр пуужин худлаа, дрон худлаа одоо юу ярьж байна гэх юм бол Оросууд Украин хүүхдүүдийг хулгай хийж байгаа. Буцаагаад өгөхгүй гинэ. Тийм учраас дэлхийн 3 дугаар дай заавалж эхлүүлэх ёстой. 20% өгөөжтэй хөрөнгө олонтын багц эсвэл бонд сонирхож байгаа юм бол манай Автомата SG Capital яг тийм төрлийн хөрөнгө олонтын бүтээгдэхүүн одоо гаргаж байгаа. Та сонирхож байгаа бол энэ видеоны доор юу байгаа юм бэ гэх юм бол бүртгүүлэх линк. Нэр утасны дугаараа үлдээгээл бид нар тань руу эргээ холбогдно. За, контентээ эхэлцгээе. Хэдхэн хоногийн өмнө Польшууд, Украинчууд юу нэгсэн бэ гэх юм бол дэлхийн 3 дугаар тай. Яг гэх юм бол Оросууд Польш улсын дээгүр дрон явуулсан гинэ. За тэгээ юу ярьсан бэ гэх юм бол ийм байшныг бөмбөгцсөн гэж байгаа тэр дроноор. Окей. Үнэ юм худлаа юм уу? Санаж байгаа юм бол баахан скотчтсан тэ мотор хийсэн дрон тэ ойролцоо нэг 13 ширхэг. Тэгээд ингээд BBC-гийнхэн сандарсан Франц, Германчууд бүгдээрээ сандраад Америкчуудаас Дональд Трампаас юу нэгсэн бэ гэх юм бол Article 5. Яг гэх юм бол Путин одоо Польш руу дайрах бэлтгэлээ хийж байгаа. Путин юу хийж байгаа юм бэ гэх юм бол Европын агаарын хамгаалтын системийг туршиж байна. Окей. За. Тэгээд энэ юу юм бэ гэх юм бол нөгөө Kiev Independent одоо Украины хэвлэл мэдээллийн How Russia's drone incursion into Poland skirted the line of NATO's escalation policy. За. НАТО-гийнхэн одоо боронгтэрч магадгүй хариу барьж магадгүй яагаад вэ гэх юм бол Оросууд нэлээд их даварж байгаа. 3-4 хоног өнгөрлөө бодит мэдээлүүд нь гарч ийн. Германы Berliner Zeitung. Юу юм бэ гэх юм бол Герман улсын нийслэл Берлин хамгийн их зарагдаг Берлиний хэвлэл мэдээлэл юу юм бэ гэх юм бол Berliner Zeitung юу бичиж байгаа юм бэ гэх юм бол F-16 онгоцноос нэг Польшин явуулсан гэж байгаа юм. Польшийн өөрхөн онгоц тэр модон дроныг зогсоохын тулд нэг Польшин явуулсан байна. Тэр Польшин тэр дроныг оноогүй юу онсон бэ гэх юм бол тэр байшин онсон. За энэ зураг ингээд тесэрсэн, дэлбэрсэн, эвдэрсэн байшин юунаас болж эвдэрсэн бэ гэх юм бол Польшийн өөрийнх нь Польшингаас. За янз бүрийн хэвлэл мэдээллийн энийг одоо гаргаж байгаа. Окей. За article 5 дэлхийн 3 дугаар дай юунаас баг эхлэх магадaltaй байсан бэ гэх юм бол Польшуудын өөрийнх нь Польшингаас. За тэгээ хүмүүс ерөөхдөө юу ярьж байна гэх юм бол энэ дронууд Оросууд явуулаагүй, Украинчууд явуулсан гэж байгаа. Яг сайн мэдэхгүй байна. Та тэрийг өөрөө судал. За. Тэгээ өчигдөр Украины цэргийн алба 1400 орчим цэрэг алдсан гэж байгаа. Нас барсан гэмтсэн. Бас нэг сонирхолтой. Би подкастыг зөндөө орчуулж та дамжуулсан. Хэнийх юм бэ гэх юм бол Jeffrey Sachs, Professor Jeffrey Sachs, Columbia их сургуулийн профессор Макронтой уулзж байхдаа Macron Professor Sachs юу гэж хэлсэн бэ гэх юм бол Macron admitted NATO behind Ukraine conflict. The French president privately said the US military bloc instigated the crisis according to The Economist. За, Jeffrey Sachs, Professor Jeffrey Sachs юу хэлж байна гэх юм бол Macron НАТО хувийн хуваараа уулзж байхдаа юу гэж хэлсэн бэ гэх юм бол Америкчууд энэ дайныг эхлүүлсэн гинэ. Яагаад Macron яг одоо иймэрхүү томоохон нууцыг задлж байгаа юм бэ гэх юм бол надад нэг таамаг байгаа. Орлого гацсан, карьер гацсан, мэргэжлээ буруу сонгоцсон хүмүүс одоо сонсоорой. 4 сарын өмнө би ямар байгууллагатай хамтарч ажилласан бэ гэх юм бол Way Academy. За тэдний зорилго юу юм бэ гэх юм бол 3-4 сарын хугацаанд та шинэ мэргэжил заагаад өгье. Замын гэрэлтүүлээд өгье гэсэн зорилготой. За энэ 4 сарын хугацаанд бидний сурагч нар төгссөн, карьераа өөрчилсөн, орлогоо дээшлүүлсэн. Тэгээ бас амьдралаа өөрчилж чадсан. За иймэрхүү адилхан зорилготой хүмүүс байгаа юм бол видеоны сүлд нь эргээд уулзъя. Одоо дахиад танилцуулах юм байна. Яг гэх юм бол одоо энэ зүгээр миний хувийн таамаг шүү заяа. Макрон удахгүй байхгүй болно. Тэ. Удахгүй Францад дахиад нэг сонгуул болно. Макроны нам угаасаа арчигдсан. Одоо Макрон бараг 5 ерөнхий сайд 4 билүү 5 билүү. Тэ. Макрон ерөнхийлөгч алдан тушаал хашиж байхдаа одоогийн байдлаар бараг 4-5 ерөнхий сайдаа сольцсон. Яг гэх юм бол дандаа огцроод байгаа. Тэ. За. Тэгээд
Тэгээ Трампаас юу нэгсэн бэ гэх юм бол Европчуудынхан хариу барих хэвээр. Яг гэх юм бол Оросууд манай нутаг дэвсэрлүү Европ руу дрон явуулж гинэ гэсэн чинь Дональд Трамп юу ч хэлсэн бэ юм. За би мэдэхгүй. Тэ андуурсан ч байж магадгүй юмыг яаж мэдэх вэ? Би энэ дээр нэг сүртэй ярих юм байхгүй. Гэхдээ Дональд Трамп дөнгөж саяхан өчигдөр орой хэвлэл мэдээллийнхэнд юу гэж хэлсэн бэ гэвэл тэ хэдүүлээ хамт сонсцгоё. Well, he's going to have to get going and make a deal. Зеленский хөдлөх ёстой. Тэгээ нэг хилцэл хийх ёстой. He's going to have to make a deal. Zelensky's going to have to make a deal. 3 удаад авчин. Зеленский хилцэл хийх ёстой, нэг хилцлийг хүлээн зөвшөөрөх ёстой. And Europe has to stop buying oil from Russia. Тэгээ Европ Оросудаас нефт худалдаж авахаа болох ёстой. Wink wink юу ярьж байгаа юм бэ гэх юм бол биднээс нефт ав. Okay? You know, they talk, but they have to stop buying oil from Russia. За Европчууд олон юм ярьдаг. Тэ олон юм шаарддаг. Гэхдээ тэд нар юу их юм бэ гэх юм бол Оросоос тэр нефтийг худалдаж авахаа болооч дээ. Зеленский хилцлээ хүлээн зөвшөөрөж нэг хилцэл хийгээч дээ. За эндээс юу онцлох боломжтой ойлгож авах боломжтой юм бэ гэх юм бол нэг ерөнхийдөө Америкчууд Дональд Трамп хүндэрч зай барьж эхэлж байна тийм ээ. Окей. Өмнө бас нэг томоохон нөхцөл тавьсан тий. НАТО-гийнхэн бүгдээрээ хориг тавиа. НАТО-гийнхэн бүгдээрээ татвар тавиа. НАТО-гийнхэн бүгдээрээ тариф энэтхэг Орос хит дээр тавьчих 50-100%. Та нар бүгдээрээ тариф яачих юм бол би бас хөдөлж чаднаа. Та нар чадахгүй бол би бас хөдөлж чадахгүй. За. Тэ 9 сарын 6-нд энэ ерөөсө хэвлэл мэдээллийн тухай ерөөсө яриаггүй. Юу болсон бэ гэх юм бол UK to lead headquarters of multinational force Ukraine. Яагаад чухал юм бэ гэх юм бол энэ multinational олон улсын тэ Украиныг дэмждэг цэргийн албаны удирдлага хин одоо хийж байгаа юм бэ гэх юм бол хин анхарлаж байгаа юм бэ гэх юм бол Их Британи одоо удирдах байгаа. Өмнө хин удирдах байсан бэ гэх юм бол Америкчууд. Дахиад тэ Дональд Трампын засгийн газар юу гинэ гэх юм бол нэг томоохон байгууллагаас тэ өөрийнх нь нэрээ татж байгаа. За Европчууд бас юу хийсэн бэ гэх юм бол Дональд Трамп тэр нефт худалдаж авахаа болоорой гэд ерөөдөө санал дэвшүүлсэн чинь Европынхан юу бэлтэж ийсэн бэ гэх юм бол 19 дахь санкцийн багц хуулийг бэлтэж ийсэн. Тэр 19 дахь багц хууль дотор юу орсон байсан бэ гэх юм бол Оросоос нефт худалдаж авахын тэг тодорхой хэмжээндээ багасгах, буулгах. Тэгээ 2027 онд тэр чигтээ ерөөдөө Оросоос дахиад газ нефт худалдаж авахааргүй ерөөдөө тийм хуулийн төсөл бэлтэж ийсэн. Гэвч тэ Ursula von der Leyen тэр хуулийн төслийг зогсоосон. Яг гэх юм бол Словак, Унгар улс шавар хааж байгаа. За НАТО-гийн гишүүдүүд Америкийн тэ хамтарч байгаа улсууд Солонгос, Япон гэх мэтчлэн ерөөхдөө ухарч байна. Япончууд дөнгөж сая юу гэж хэлсэн бэ гэх юм бол хөөе. Тэ бид нар энэ Оросын нефтийг худалдаж авахаа зогсоож чадахгүй. Тэ бид нар та нарын энэ худалдааны хориг юун дээр оролцох боломжгүй шүү. Яагаад вэ гэх юм бол бид нар Оросын нефт, бензин, газ гэх мэтчлэн худалдаж авахаас өөр аргагүй юм байна. За. Тэгээ энэ 19 дахь хуулийн санкц пакэж ерөөхдөө хойшлогдсон байгаа учраас Ursula von der Leyen юу дэвшүүлж байгаа юм бэ гэх юм бол бид нар тэ Оросоос газ нефт худалдаж авахын зогсоохын арай хурднаараа зохион байгуулъя. Яг гэх юм бол Оросоос тэ Европчууд асар их хэмжээний нефт, газ худалдаж авч л байгаа. За. Тэ. Тэний сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Kaja Kallas дөнгөж сая Хятадуудаа уулзсан. Тэ Унгар улсыг дарамтлсан, Словак улсыг дарамтлсан гэх мэтчлэн энэтхэг улсыг бас шүүмжилсэн. Kaja Kallas юу шаардаад байсан бэ гэх юм бол хөө Хятадуудаа та нар над Путинаа дэмжихэ бол Орос улсыг дэмжихэ бол Орос улс руу мөнгө шилжүүлэхэ бол ерөнхийдөө та нар юу хийх ёстой юм бэ гэх юм бол Оросуудаас газ, нефт худалдаж авахын тэр чигтээ зогсоо гэж шаардсан.
инээдтэй юм бэ гэх юм бол Европчууд тэ Оросоос газ нефт худалдаж авах хэвээрээ байгаа. За тэгээ энэ бас нэг амар сонирхолтой статистик заяа. Энэ бол Герман, Польш, Чех, Итали, Австри, Испани улсын Кыргызстан улс руу экспортлж байгаа бараа. Узбекистан, тэ Туркменистан, Казахстаныг үзүүлэх юм бол яг адилхан. Гинт заяа 2022 оны тэ гинт 2022 онд Герман, Польш, Чех, Итали, Австри, Испани гих мэтчлэн асар их хэмжээний бараа Кыргызстан, Узбекистан, Казахстан руу явуулж байгаа. Ягаад гинт ийм их бараа Кыргызстан, Казахстан, Узбекистан руу яваад эхэлсэн бэ? Та нарт нэг таамаг байна уу? Яа ойлгомжтой. Эднэр Орос руу бараагаа явуулж байгаа. Гэхдээ Кыргызстан, Казахстан, Узбекистанаар дамжуулж байгаа хгүй юу? Жишээлбэл та Москва яваад ирээд тэнд нэг хүнсний дэлгүүр, тэ супермаркет, хайпермаркет, бууны худалдаан руу ороод ирэх юм бол тэр Европын бараа бүгдээр байжлаа. Окей. Сонирхолтой юм бэ гэх юм бол Герман, Франц, Итали, Польш та нэг колонк дотор ингээ банкаа дүүрэх юм бол тэр бензин хаанаас ирж байгаа юм бэ гэх юм бол Оросоос хэвээр зүгээр хаанаас худалдаж авч байгаа юм бэ гэх юм бол Туркээс худалдаж авч байгаа, Энэтхээс худалдаж авч байгаа, бүр Хятадаас худалдаж авч байгаа. Сүүлийн үед бүр иймэрхүү мэдээлэл гарч эхэлж байна заяа. Инээдтэй. Бүр инээдтэй би барыг тэр итгэмээргүй байна. Яагаад гэх юм бол бүр арай дэндүү аль. Ямар мэдээлэл юм бэ гэх юм бол Сибирийн хүч нэг пайплайн байгаа шүү дээ газын хоолой. Энэгээр дамжуулаад барыг жилийн 38 тэрбум метр куб газ Оросоос Хятад руу урсж байгаа. За. Тэгээ миний сонссон мэдээлэл юу юм бэ гэх юм бол Хятадууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол тэр газыг худалдаж аваад дэлхийн хамгийн хямдхан үнэ хашаар хүргээд шингэн болгоод ус онгоцоороо буцаагаад Европ руу зүүж байгаа гинэ. Инээдтэй байгаа ч тийм. Тэр үнэн байж магадгүй шүү. Би судалгаа хийгээд дуусааг байгаа. За. Тэгээ энэ дайныг зогсоохын тулд тийм Оросыг шархтуулахын тулд Оросын эдийн засгийг ерөөдөө хүнд цогцолт өгөхийн тулд Дональд Трамп ойролцооныг 2 сарын өмнө юу хийсэн бэ гэх юм бол энэтхэг улс дээр томоохон татвар тариф оногдуулсан. 50% тариф тавьсан. За. Тэгснэ өчтөр орой, өчтөр шүн баг өнөөдөр өглөө юу бичсэн бэ гэх юм бол би бол сайхан тийм ярилцлага хийлээ. Хинтээ ярьсан бэ гэх юм бол Narendra Modi нөгөө энэтхэг улсын ерөнхий сайд нь төрсөн өдөртөө байсан. За гайхалтай ажил хийж байгаа юм байна. Narendra, thank you for supporting on ending the war between Russia and Ukraine. Narendra Modi энэ дайныг зогсоох ямар ч арга хэмжээ аваагүй. Гэхдээ Donald Trump ерөөхдөө дахиад ухарч байгаа. Taco Trump is back. Taco Trump юу гэсэн юм бэ гэх юм бол TACO Trump always chickens out. Тэ? Always chickens out. Yeah. Тэгээд Хятад улсын эдийн засаг дээр томоохон хориг тариф тавих чадахгүй юм байна. Америкчууд энэтхэг улсын эдийн засаг дээр бас томоохон хориг тариф тавьж чадахгүй юм байна. Яагаад вэ гэх юм бол Трампт өөрт нь маш хэрэгтэй. За, тэгээ Европчууд арга бараад одоо юу ярьж байгаа юм бэ гэх юм бол одоо тэр Польшийн дрон пуужн одоо хударчлаа. Тэ? Одоо Европчууд юу ярьж байгаа юм бэ гэх юм бол Оросууд нэг томоохон сүлжээ ажиллуулж байгаа. Тэр юу юм бэ гэх юм бол 210 тэ бараг шорон шиг байгуулга тэ тэр шорон дотор юу хийж байгаа юм бэ гэх юм бол нөгөө Украинд баривчлагдсан, бариад авсан, хулгай хийсэн хүүхдүүдийг тэр 210 тэ ийм тэгээ цаана ийм зураг тавьж байгаа юм заа ийм балгас ингээд дэлбэрсэн юм ингээд тавьж байгаа инээдтэй. Тэгээ одоо юу ярьж эхэлж байгаа юм бэ гэх юм бол тэ тэр пуужин худлаа, дрон худлаа одоо юу ярьж байна гэх юм бол Оросууд тэ Украин хүүхдүүдийг тэ хулгай хийж байгаа. Буцаагаад өгөхгүй гинэ. Тийм учраас дэлхийн 3 дугаар дай заалж эхлүүлэх хэрэгтэй. Сайн мэдхгүй юм байна. Европ хог болж байгаа. Тэ Европоос одоо мөнгө зүхтэж эхэлж байгаа. Америкийн засгийн газрын бондын хүү буурж ийн. Тэ удахгүй бас доллар баг зэрэг чангарн харж байгаарай.
алт өсөөл явж байгаа. Яг гэх юм бол тэд нарыг мэдчил байна. Тэгээд манай хөрөнгө оруулалтын багц өсөөл байна. Манай хувьцаанууд нь өсөөл байна. Бидний хөрөнгө оруулалтын сан, манай автомата, миний хувийн хөрөнгө оруулалтын багц өсөөл явж байгаа. За тэгээд таадад бас ийм үедээ хөрөнгө оруулалтын зөвлөгөө, бонд худалдаж авмаар байгаа юм бол, эсвэл хувьцаалал хөрөнгө оруулалт хиймээр байгаа юм бол зөвлөгөө аваарай. 75 75 75 00. Би өөрөө компанид ямар төрлийн ажилтнаа авмаар байгаа юм бэ гэх юм бол хим л байханаар жинхэнэ бодит ажил гүйцэтгэх хүний хайж байгаа. Тийм үү болтохгүй. Тэгээ би ямар арга хэмжээ авсан бэ гэх юм бол компани дотооддоо нэг хүнийг хөгжүүлж авсан. За тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол ирэх 1-2 жилийн хугацаанд баг том жижиг дунд компаниуд бүгдээрээ ямар төрлийн ажилтан хайх вэ гэх юм бол надтай яг адилхан хэмэл байхантай ажиллаж чаддаг. Жинхэнэ ажил бүтээдэг агентийг хөгжүүлэх чадвартай тийм хүмүүс. За тийм хүмүүс хомс учраас бас өндөр цалинтай. За тэгээд таад мэдж байгаах би Way Academy-д хамтарч ажилладаг. Тийшээ бас потенциалтай хүмүүсийг явуулдаг. Яг гэх юм бол шинэ юм сураасаа дараагийн шатанд хүрээсээ. За тэгээд Way Academy дөнгөж саяхан Project Zero гэсэн төслийг эхлүүлж байгаа. 20 хүний ангитай 18хан суудл үлдсэн байгаа. Тэгээд таад юу заах юм бэ гэх юм бол химэл ухаан дээр үндэслэн жинхэнэ агент хөгжүүлэх. За манай компани дотор химэл ухаан юу хийж байгаа юм бэ гэх юм бол харилцагчийн бүртгэл, харилцагчийн гомдол. За тэр чат бот гэсэн юм 3-4 жилийн өмнө явдаг байсан бол одоо тэр бүр тий хуучрсан арга болсон. Одоо ерөөхдөө химэл ухаан хүний нөөцийн алт, харилцагчийг ангилах, гомдлыг тий яаралтай, нэг яаралтай биш гэдэг англиад явдаг. Сүүлдээ бүр за яа. Өөрөө тэр харилцагчтай харьцаад тэр гомдлыг ингэ шийдвэрлэдэг. Тим шатнд хүрж байгаа. Тэгээ манай компани дотор бараг 3 ажилтнгийн ажлын байр ерөөд алга болсон. Тэр хин хийж байгаа юм бэ гэх юм бол химэл байхаа. За тэгээ Way Academy энэ төслийг хизэнээс эхлүүлэх юм бэ гэх юм бол 10 сарын 1-ээс 20 хүний суудалтай 2 нь аль хэдийнэ яахгүй болсон. 18 хүний суудалтай. За тэгээд ирээдүйдээ хамгийн өндөр эрэлттэй мэргэжил эзэмшмээр байгаа юм бол Way Academy-тэй хамтраад сураад тэгээ бодит кейс дээр, бодит LLM дээр, бодит химэл ухаантай хамт ажиллана, хөгжүүлнэ. Өөрийнхөө агентаа хөгжүүлнэ. Тэгээ магадгүй тэрийг өөр компаниудад санал болгох боломжтой. Тэгээд энэ ядаргаатай, олон давтамжтай, өөдрөгтэй ажлуудыг устгах цаг элэдийнэ болцсон биз дээ. За тэгээ Way Academy Project Zero гэлцаарай.